Сайн мэцхан сонсоо бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. За ингээд энэ 7 хоногийнхаа бичлэгт орцгоё. За өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд би өөрийн TD Ameritrade аккаунтад 7 хоног болгон $200 депозит хийсэн байгаа. Ингээд шинэ хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийгээгүй, харин өөрийн портфолиод байгаа хувьцаат компаниудаас нэмж худалдаж авч өөрийн dollar cost average-ийг бууруулсан байгаа. Үүнээс харах юм бол би AT&T, Pfizer, Altra Group-ээс тус худалдаж авч өөрийн портфолиод нэмж худалдаж авсан байгаа. Өнөөдрийн байдлаараа миний $2,900 портфолио зах зээлийн үнэлгээгээр $2,880 үнэлгээтэй харагдаж байна. Надад одоогийн байдлаар 6 компани 84 ширхэг хувьцааг би эзэмшиж байна. За ингээд портфолио харах юм бол надад Altra Group-ээс 26 ширхэг хувьцааг, Pfizer Group-ээс 48, AT&T Group-ээс 3, 3M компани 2 ширхэг, Rio Tinto-гоос 3, Realty Income-оос 2 ширхэг хувьцааг тус эзэмшиж байна. Портфолио breakdown-ыг маань харах юм бол Altra Group 37%, Pfizer Group 44%, AT&T 2%, 3M компани 7%, Rio Tinto компани 7%, Realty Income 4%-ийг тус эзэлж байна. Өнөөдрийн байдлаар миний $2,900 портфолио маань надад ирэх 12 сард $219.62 давагдлах шиг болгон дараах өгөхөөр харагдаж байна. Энэ нь ногдол шиг өгөөж нь $762 өгөөж харагдаж байна. Энэ доор ингээд тус бүр компани тус бүрээр надад хэдчнээн долларын ногдол шиг өгөх нь харагдаж байна. За яагаад өөрийн портфолиод шинэ хувьцаат компани нэмж худалдаж аваагүй вэ гэхээр 2023 оны 10 сараас хойш үргэлжилсэн 5-6 сар үргэлжилсэн юм хувьцааны зах зээл болонгод өсөлт явагдсан байгаа. Энэ болонгод S&P 500 гэхэд 30% өсөлтийг үзүүлсэн байгаа. Ингээд шинэ all time high-ыг үзүүлсэн. Энэ нь болонгод ихэнх компаниуд болонгод шинэ all time high-ыг эвдэж компаниудын хувьцааны үн хашилга маш өндөр байсан учраас болонгод шинэ компанид би хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа. За үүнээс гадна 3 сарын 20-нд Federal Reserve meeting болсон байгаа. Энэ удаагийн Federal Reserve meeting-ээр бодлогын хүүгийн төвшинг хэвээр буюу 5.5% үлдээсэн байгаа. Үүнээс гадна Federal Reserve Chair Jerome Powell хэлэлтэй болонгод 2023 онд инфляцийн төвшин өндөр хувиар буурсан ч Federal Reserve-ийн таргет 2% болонгод хүрэх хол байна гэж хэлсэн байгаа. Энэ болонгод бодлогын хүүг бууруулахгүй байх шийдвэр болсон гэж хэлсэн. Үүнээс гадна болонгод 4 сарын 10-нд Америк нэгдсэн улсын инфляцийн тоо мэдээ гарсан байгаа. Үүгээр болонгод шинжээчид CPI мэдээ 3.4% гарна гэж хүлээж ирсэн бол 3.5%, Core CPI 3.7% гарна гэж хэлсэн бол 3.8%-аар гарч ирсэн болонгод хөрөнгө оруулагчдын шинжээчдийн хүлээлтээс өндөр гарсан нь инфляц тийм ч амархан Federal Reserve-ийн таргет 2% хүрэхэд тийм ч амархан хүрэхгүй байна гэдгийг харуулсан байгаа. Энэ болонгод хөрөнгө оруулагчдын Federal Reserve 2024 онд бодлогын хүүг бууруулахгүй байх үе гэсэн санаа зовлыг төрүүлсэн байгаа. Үүнээс болж зах зээл маань болонгод жоохон унсан байгаа. Би энэ завшааныг ашиглаж болонгод уналтаас өөрийн портфолиодоос компаниудаас нэмж худалдаж авч өөрийн dollar cost average-ийг бууруулсан байгаа. За ингээд энэ 7 хоногийнхаа бичлэгийг энэ үргээд өндөрлөе. Эх 7 хоног шинэ бичлэгтээр уулзъя.